Цагдаагийнхээ газраас албахагчдынхаа эерэг бүтээл хандлагыг дээшлүүлэх зорилгоор өнгө нэмцгийн 2020 нөлөөллийн аниг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Тус айны хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас үлгэрлэл манлайлал арга хэмжээг энэ оны 11-12 дугаар сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас үлгэрлэл манлайлал арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Нээлттэд Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа даваа суран болон цагдаагийн алба хаагчдын төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр эрүүгийн цагдаагийн тасгаас үлгэрлэл манлайлал арга хэмжээний салбар төлөвлөгөө цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан бөгөөд удирдлага нийт алба хаагчдыг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож үлгэрлэл манлайлж ажиллахыг уриаллаа. Алба хаагчдын хандлага сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлэх, сахилгын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд уг арга хэмжээ чухал ач холбогдолтой. Тиймээс зөвхөн цагдаагийн алба хаагчид төдийгүй үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиглэлийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, алба хаагчдыг чадваржуулах, тэдний урам зоригийг сэргээж идэвхжүүлэхэд анхаарна гэж албаныхан онцолж байна. Цагдаагийн ерөнхий газраас 2020 онд өнгө нэмцгээ гэж нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ нөлөөллийн арга хэмжээний хүрээнд цагдаагийн ерөнхий газрын албадууд маань тусдаас ажил арга хэмжээний зохион байгуулж байгаа. Ингээд энэ удаагийн арга хэмжээг эрүүгийн цагдаагийн албанаас үлгэрлэл манлайлал гэсэн ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ маань бас 20 оны хамгийн сүүлд зохион байгуулж байгаа ажил арга хэмжээ гэдгээр нэлээд бас онцлог байж байна. За энэ нөлөөллийн арга хэмжээний хүрээнд манай албанаас төлөвлөгөө боловсруулан цагдаагийн газрын даргаараа батлуулсан зөвхөн цагдаагийн газар дотор алба хаагч тасаг албадаа манлайлж ажиллаж байгаа алба хаагчдыг тодруулах, алба хаагч руу чиглэсэн ажил арга хэмжээ явуулахаас гадна цагдаагийн газар маань аймгийн төрийн байгууллагуудыг манлайлж ажиллах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг өргөх байгууллагууд дундаа цагдаагийн газар ер нь аймгийн хэмжээний цагдаагийн газар үлгэрлэл манлайлалтай ажиллая гэсэн ийм санаанд ор энэ ажил арга хэмжээг нэлээд өргөн сар хүрээтэй зохион байгуулахаар ингээд салбар төлгөө гарган хэрэгжүүлж ажиллаж байна. Нийгэмд болж байгаа бүхэл зүйлтэй цагдаагийн алба хаагч хэрцдэг. Ингээд ер нь цагдаагийн алба хаагчд бүгд үлгэрэл манлайлалтай бай. Албан дотроо, хамт олон дотроо цаашлаад аймаг орон нутагта цагдаагийн газар маань бүх төрлийн үйл ажиллагаараа манлайлж үлгэрлж ажиллая. Тэгэд энэ үрээ нийт хамт олон нийгэмд энэ үлгэрэл манлайллыг зөвөр нөлөөлөх ийм үндсэн зорилготой. Үлгэрлэл манлайлал арга хэмжээний хүрээнд цаашид Ахмад дундаа залуугийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор цагдаа дотоодын цэргийн байгууллагын Ахмад ажилтан алба хаагчдын уулзалт удирдлагыг зохион байгуулах, манлайлах ур чадвар сэдвэд сургалт явуулах, бусдад үлгэр жишээ болсон шилдэг алба хаагчдыг тодруулан хамт олонд сурталчлах, бүтээлч сан санаачлагыг дэмжин дэвшилттэй техник технологи нэвтрүүлэх, алба хаагчдын чөлөө цагийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэлээд шинэлэг ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.